4-р бүлгийн 18-аас 22 дугаар Библи байна. Матай 4-ийн 18-аас 22. За бүгдээ нэг ишлэлээр нь ээлжлээд чанга дугаар тод уншицгаая. Би 18-ыг уншия. Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй ах トゥ хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгдэх Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчд аж. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг даглаа. Тэд тэр даруй эцгээ завтайгаа орхин түүнийг даглаа. Амен. Өнөөдөр хамтдаа нэн тэргүүний зүйл гэсэн сэдвээр эсний үгийг харъя. Юуны өмнө эзэн бурхандаа талархаж байна. Учир нь өнөөдөр бол хамтын твэд цуглааны түүхэнд хамгийн чухал гайхалтай өдөр байгаа. Юугаараа гайхалтай байсан юм бэ гэвэл манай чуулган түүхэндээ анх удаага өнөөдөр уртын илгээлтийн эзнийг залбирч өрөөж илгээж байгаа өдөр юм. Амен. Тэр илгээлтийн дотор нь хоёр анз ангилж байгаа уртын ба богино илгээлт. Богино илгээлт гэдэг бол зуны бид нар яваад ирдэг богино хугацааны илгээлт байгаа. Мэдээж богино илгээлт ч маш чухал. Ягаад гэвэл илгээлтэнд явж байгаа хүн өөрөө илгээлтийн үйлчлэл багийн хүмүүсийн дунд итгэлээр өсөж өөрчлөгдөж бурхны хүслийг мэдэрч сэргэлт авдаг бас очисон газар тэр илгээлтийн багаар дамжуулан бурхан ажиллаж жирөл ивэлээ буулгадаг. Манай цуглаан энэ жил мөн ялгаагүй 5 удаагийн зуны богино илгээлтийг төлөвлөсөн байгаа. Бид нар 5 дугаар сараас эхлээд 5, 6, 7, 8, 9 хүртэл саруудад илгээлтийн багуудыг явуулахаар төлөвлөсөн байна. Бурхан таны зүрхийг хөдөлгөж та тэр багийн гишүүн болоод аль нэг сард нь илгээлтэнд хамрагдаасаа гэж уриалж байна. Богино илгээлт бол ерөнхийдөө 4-5 хоногоор 7 хоногийн дотор яваад ирэхээр төлөвлөгддөг. За энэ богино илгээлт бас тийм ээ солонгосоос зуны багууд ялгаагүй богино илгээлтээр ирж байгаа. Хамтын твэ цуглаан дээр өнгөрсөн жилүүдэд олон зуны багууд ирдэг. Тэд нар мөн л ялгаагүй 5 хоног 7 хоногийн эсвэл одоо тийм тэрнээс одоо ихгүй хугацаагаар ирдэг байгаа. Тэгээд ирээд тэд ч өөрсдөө өснө, бид ч бас өрөөгдөн, бид ч давхар өсдөг. Энэ жил ялгаагүй манай хамтын твэ цуглаанд бас 4-5 зуны багууд ирэхээр аль хэдийн хуваараа гаргаад хоорондоо ярьж тохирсон байгаа. За тэгээд тэр хүмүүс ирээд зөвхөн хамтын твэ төдийгүй хамтын твятаа цуг хөдөөр нутаг ялангуяа Булган аймгийн чуулганууд очиж үйлчлэхээр төлөвлөсөн байна. Энэ бол богино илгээлт. Уртын илгээлт гэдэг бол өөр. Хамтын твэ чуулганыг үүсгэн байгуулсан хүн бол Чонгониум пастор түүний эхнэр Хуан Сүгнам одоо миссионер байгаа. Энэ хоёр хүнтэй миний би хамтдаа энэ чуулганыг эхлүүлсэн байдаг. Манай чон пастор эхнэрийн хамтаар уртын илгээлтээр Монголд ирсэн. Тэд Монгол газар өөр хэлтэй, өөр соёлтой үндэстнүүдийн дунд орж ирээд амьдралынхаа бүтэн 20 жилийг зориулж Бурхны алдар хаанчлалын төлөө явж тийм ээ надаас эхлэн олон итгэгчдийг босгон байгуулан өнөөдрийн хамтын туяа чуулганыг босгосон байна. Ийм уртын илгээлтийн эздийг Монгол чуулган илгээдэгч тийм их биш. Өнөөдөр дэлхийд уртын илгээлтийн эзнээр Америкийн нэгдсэн улс нэгд ордог. Дараа нь Солонгос орн ордог. Учир нь тэр уртын илгээлтэнд явсан хүний ард тухайн улсын чуулган зогсож санхүүгээр, залбирлаар, тэг халамжаар бүхий л талбар дээр нь анхаарснаар тэр хүн урт хугацаанд тэр газарт амьдарч ажиллах боломжтой болж байгаа. Монгол чуулганд уртын илгээлтийн эзэн байдаг, гэхдээ маш цөөхөн байдаг. Гэтэл Бурхны нэгүслэр манай хамтын твэ цуглаанаас манай чуулганд бараг 10 гаруй жил хамрагдаж байгаа. Манай гинэн даран ах эхнэр Эрдэнэ булга эгчийн хамтаар Төв Азийн одоо улс орнууд руу уртын илгээлтийн эзнэр илгээгдэж байгаа. Өнөөдөр өглөөний 10 цагийн мөргөл дээр бид түүнийг илгээх, гар тавин залбирах ийм одоо үйлчлэлийг хийсэн байгаа. Гинэн даран ах маань Тархсан Монголын нэгдэл гэдэг одоо илгээлтийн байгууллагын тэргүүнээр олон жил үйлчилсэн.
Тарсан Монголын нэгдэл бол намайг оюутан байх үед л биелийн сургууль байхдаа анх Монголд эхэлж ирсэн байгаа. Анхны алсын харааны сургалтууд дээр нь бас миний би орчуулга хийдэг. Манай ангийнх нь энэ одоо байгууллагын гишүүн бид нар зүрх сэтгэлдээ дэлхийд даяар тарсан монголчуудыг тээж ялангуяа их татад байгаа Дуншаан овгийн цөөхийдэ монголчуудын төлөө зүрх сэтгэл маань маш их хүчтэй цохилдог тийм өдрүүдэд энэ байгууллагатай хувь заяагаа холбосон байдаг. Тэгээд гин дараа мах маань энэ байгууллагыг одоо удирдахаар одоо хүлээж аваад тэрний дараа манай чуулганд ирж манай чуулганы дэмжлэгийг хүсэж бид хамтдаа энэ одоо байгууллагт үйлчилж явсаар 10 орчим жил болсон байна. Ах маань тэргүүнийхээ одоо ажлыг хийхийн хажуугаар өнөөдөр тийм ээ гүйцэтгэх захирлыг томилоод өөрөө уртын илгээлтэнд явж байгаа. Дашгамт хэлэхэд Тарсан Монголын монголчуудын нэгдэл гэдэг одоо илгээлтийн байгууллага маань 200 орчим идэвхтэн гишүүнтэй том байгууллага болон хувирсан. Энэ байгууллагыг манай чуулганы Эс Алтан туяа ахлагч маань гүйцэтгэх захирлаар удирдах авч явахаар болсон байгаа. Бүгдээ туяа ахлагчтай баяр хүргээд та нар маань түүний төлөө бас залбирч өгөөрэй. Энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөр хийдэг юм биш. Энэ бол маш том хариуцлага бөгөөд энэ байгууллагын цаашдын хөгжилд маш том одоо үүрэг хүлээж байгаа ийм байр суурь юм аа. Тэгээ гинэ ах маань хэсэг хугацаанд тэргүүнээ хийнгээ өнөөдөр уртын илгээлтийн эзнэр илгээгдэж байгаа. Хэдэн сарын өмнө өнгөрсөн жил Азийн пастрын форум 4 сард болдог. Тэр форумын дараа гинэхтаа уулзсан гинэх надад Бурхан намайг Станы орнууд руу илгээж гинэ гэж хэлсэн байна. Тэгээ би дотроо ботсон хутлаа байлгүй дээ гэж. Та зүгээр л өөрөө л тэгж бодож байгаа байлгүй гэж. Ягаад гэвэл гинэх мал хэдийн 70 гараад манай аав ээжи үеийн хүн байхгүй. Ийм хөгшин настай хүн илгээлтэнд явна гэж юу байх вэ гэж хүний ухаанаар ботсондоо одоо би маш их гэмшиж бас хичж байгаа. Тэгээд за тийм үү гэж тухайн үед тоохгүй өнгөрөөцсөн. Тэгээ гинэхч угаасаа намайг тоохгүй нэгдгийг мэдсэн байх. Тэгсэн хугацааны дараа над дээр ирсэн занхи пастора Бурхан намайг илгээж байгаа нь бүр батлагдаад байна. Олон юмар тэмдгүүдээр батлаад байна. Дотроо би ботсон тэмдэг харж итгэх жинхэнэ итгэл биш л байд юм да гэж бодоод тийм үү гэж ингэсэн. Тэгсэн бас хэдхэн сарын өмнө над дээр ирээд занхи пастора илгээгдэх маань тодорхой би явхаасөр аргагүй боллоо. Ягд бол Бурхан намайг удирдаад тэр газрын 40 орчим пасторуудаа танил болголоо. Тэнд аль хэдийн тийм ээ танилын хүрээ үүсээд тэр пасторууд намайг ирж тэр одоо гэр чуулгануудад тийм ээ Библи зааж гэр чуулганы удирдагчдыг босгон байгуулах үйлчлэлд оролцооч гэд урьж байна. Очих газар маань тодорхой боллоо гэд. Тэгээ саяхан эдхэн сарын өмнө гинээх байна одоо тагнуул хийдэг шиг тийм ээ одоо Йошуа гин 10 хүн дараа нь 2 хүнийг тагнуулд явуулдаг шиг газараа судлахаар утсан байгаа. Тэгээ тухайн газараа судалсны эцэст үнэхээр тийм байна. Баталгаатай байна гэдгээ мэдээд ирсэн. Тэгээд надтай хуваалцахдаа юу ч хэлсэн бэ гэвэл Бурхан намайг илгээсэн тодорхой боллоо. Учир нь том хад Аз гэдэг байгууллага намайг дэмжихэр болсон. Миний ард зогсохоор болсон. Илгээлтийн байгууллага. Тэгээд энэ бол үнэхээр Бурханы хүсэл юм байна гэж би хүлээж аваад тэгээд тэр байгууллагын тэргүүн одоо Томас Бутрих гэдэг одоо Швейцар улсын иргэн түүний эхнэр болохоор Хайдгер гэдэг ихж байгаа хоёр ирж уулзсан. Тэгээ тэр байгууллага дөнгөж байгуулагдаж байгаа илгээлтийн байгууллага өгөөд манай гинээх тэр байгууллагын анхны илгээлт хийсэн. Манай хамтын төв цуглааны хувьд бас анхны уртын илгээлт хийсэн. Бид хамтдаа 3 талт гэрээ байгуулан түүнийг өнөөдөр инхүү илгээж байгаамаа. Тэгэхээр энэ бол илгээлтийн байгууллага гараад ирнэ гэдэг бол уртын илгээлтийн эзнийг явуулахад маш түшигтэй. Ягаад гэвэл чуулган шууд илгээлтийн эзэнтэй хариуцлага тооцоход хэцүү байдаг. Чуулган ба илгээлтийн эзний харьцаа бол чуулган ээж нь, илгээлтийн эзэн яг хүүхэд нь юм шиг. Тийм учраас хэдий ээж хүн хүүхдтэй хатуурхсан ч эцэст нь түүнийг хүлээж лавдаг, уучладаг. Тэрэн шиг чуулган илгээлтийн эзэнтэй бүрэн дүрэн хариуцлага тооцоход харилцааны хувьд хэцүү. Харин дунд нь илгээлтийн байгууллага ороод ирвэл илгээлтийн эзэн маань илүү хариуцлагатай бас илүү зөвтэй байхад асар том нөлөөтэй. Тийм учраас энэ байгууллага ороод ирсэн нь энэ Бурхны хүсэл юм байна гэж хүлээж авахд хүрсэн. Тэгээд хамтдаа уулзаад манай чуулганы хувьд бол бидний хамгийн гол үүрэг түүний ард залбирлаар бат зогсох.
одоо залбирлын сэдв нэмэгдлээ шүү. Станы орнуудад үйлчилж байгаа манай гинэн дарам илгээлт эзэн түүнийг эргээ эрдэн болгох эгчийн төлөө та нар залбирах үүрэгтэй болж байгаа гэсэн үг. Бас бид нар илгээлтээр түүнийг тэр одоо станы орнуудад байхад нь сар бүр 200 мянган төгрөгөөр дэмжихээр болсон байгаа. Гинээх маань уртын илгээлт эзэн ч гэсэн жилийн тодорхой саруудад Монголдо байх ёстой. Ягаад бол нас өндөр учраас тэр газар хит халдаг. Хит халууны улиралд угаасаа хөнгүү болчдөг. Тийм учраас тэр халуун үед нь Монголдо ирчээд сэрүүний улиралд магадгүй жилдээ 7-8 сар орчим тэр газар байж үйлчлэн нутгийн чуулганыг босгож хэрэг эзэн хүсвэл чуулган эхлүүлж хамгийн гол нь дараагийн залуу илгээлтийн эздэд замыг гаргаж өгнө. Түүний яраас олон залуу илгээлтийн эзэд тийм ээ Төв Аз, станы орн торгоны замаар эзний алдрын төлөө алхна гэдэгт итгэж байна. Эзний алдрын төлөө ингэж явна гэдэг бол асар том нэр хүндийн хэрэг. Энэ бол гайхалтай амьдрал юм аа. Гайхалтай амьдрал юм. Таны зүрхэнд яг ийм гал асаасаа бас өөрийнхөө тийм ээ он жилүүдийг эзэнд өгдөг, харамгүй зориулдаг итгэлийн хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Амен. Тийм учраас энэ өдөр бол манай чуулганы хувьд хамгийн чухал өдөр байна. Бид нар хизээ нэг өдөр уртын илгээлтээс нь явууландаа гэж мөрөөдчихснээс тэр өдөр ийм хурдан ирнэ гэж ботсонгүй. Энэ өдөр маань игээд ирж байна. Бид нар түүнийг өнөөдөр илгээсэн. Гэхдээ 2 сарын 15-нд ах маань Казахстанд байх хэвээр. Дараагийн 2 сарын 7-ны мөрөглийг Монголд өргөнө. Тэгээд 7-ны өдөр та нар маань илгээлтийн өргөл өөрийнхөө зүрхний шийдвэрийн дагуу бэлдэж ирээд бид нар тэр өргөлийг гинэахт өгөөд явуулъя. Өнөөдөр бид нар бас 200 мянган төгрөгөөр тэднийг одоо бэлгэний оронд одоо өгсөн байгаа. Эзэн бас тэднийг улам бүр өрөөж хэрэгтэй бүх зүйлээр нь хангана гэдэгт итгэж байна. Амен. Чуулган илгээлтэнд оролцоход дэг журам хэрэгтэй байдаг. Олон хүмүүс би илгээлтэнд явж байна, намайг дэмжээч гэж хэлдэг. Тэр болгонд бид нар тийм ээ дэмжиж болно. Гэтэ бидний ерөнхий чуулганы түүхэнд тогтсон зарчим юу вэ? Чуулганаар дамжуулан дэмжих. Тийм учраас чуулганд илгээлтийн өргөл гэдэг тусдаа өргөл байдаг. Хэрвээ мишонерыг дэмжмээр байвал тэр өргөлийг өргөх ёстой. Чуулганы пастораар дамжаад эндрээр дамжаад тийм ээ эндрийн одоо ажил ёроолоор дамжиж одоо өргөл чинь тэр хүнд очивол жинхэнэ ёроолтой өргөл болно. Түүнээс шууд миний кармараас энэ хүний карма руу орвол энэ нь жинхэнэ илгээлтийг дэмжиж байгаа өргөл биш юм шүү гэдгийг та нар маань ойлгож эмэгцэстэй дэг журамтайгаар тийм ээ илгээлтэнд орж сураасаа гэж та нарыгаа бас өрөөж байна. Амен. За тийм учраас өнөөдөр бол үнэхээр бас тэр хүмүүстэй цуг ахыг өрөөсөн, илгээсэн гайхалтай цаг хугацаа байлаа. Цаашдаа олон илгээл зэзэд төрнө гэдэгт итгэж байна. Warren Buffett гэж нэг хүн байдаг. Warren Buffett гэдэг хүн болохоор Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай хөрөнгө оруулагч бизнесмен. Энэ хүн болохоор өнөөдөр дэлхийд хамгийн баян хүмүүсийн тоонд ордог бөгөөд бас хамгийн тийм ээ нөлөөтэй хүний тоонд ордог. Энэ хүнтэй өдрийн хоолн дээр 30 минут хамт байхын тулд хүмүүс 19 сая доллар төлдөг. Вау, хитэн төгрөг гэсэн үг юм болоо бодоод үзвэл тийм ээ. Тийм их мөнгийг төлж энэ хүнтэй хоолнд орох хэмжээгээр энэ хүний нөлөө, энэ хүний одоо ишлүүд, энэ хүний хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөөнүүд үн цэнтэй байдаг. Тэрийг дагаж хөрөнгө оруулвал тэр хэрээр ашигтай зөв хөрөнгө оруулалт болдог учраас хүмүүс түүнтэй уулзаж түүний үгийг сонсох дуртай байдаг. Нэг удаа түүний туслах нарийн бичих Плент гэдэг хүн байдаг. Энэ хүн тийм ээ одоо Buffett-аас асуусан байгаа. Яавал тийм ээ сайн зөв зорилгыг тавих вэ? Амжилтанд хүрэх зорилгыг яаж тодорхойлдог вэ гэж. Buffett Плентэд хэлэхдээ за чи яг өөрийнхөө санаанд буусан чухал гэж ботсон 25 зорилгоо бичээд ир. Тэгээд Плент ингээ бодоод яг л санаанд бууснараа 25 чухал зорилгоо бичээд очисон байна. Buffett эдгээр зорилгоодыг уншсныхаа дараа за чи эднээсээ нэн чухал гэж ботсон 5-ыг нь дугуйл. Тэгээ Плент хэлсэнгүй 25-аа чухал штэ. Тэгсэн чи хамгийн чухал, хамгийн тэргүүнэ гэж утсан 5 зорилгыг дугуйл гэсэн байна. Плент бодоод за гэж бодож байгаад чухал гэж ботсон 5 зорилгоо дугуйлаад өгсөн. Тэгэн гут Buffett асуусан байгаа. За чи одоо яах вэ? За би хамаг хүчээрээ энэ 5 зорилгоо биелүүлнэ.
зорилгын төлөө явна. За тэгвэл үлдсэн 20-ыг яах юм? Дугуулаагүй 20-ыг. Мэдээж энэ 20-ыг ч гэсэн биелүүлэхийн төлөө явна. Энэ 5-ийнхаа завсар зайгаар болвол энэ 20-ыг ч гэсэн биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Энэ үгийг сонсон Баффет наадах чинь буруу. Чиний 5 гол зорилго биелэхэд саад болох хамгийн том саад бол наад үлдсэн 20 зорилго чинь юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс нэн тэргүүний чухал зорилгоо тодорхойлдоггүй учраас олон зорилго дундаа төөрөөд эцэст нь биелүүлсэн ч юмгүй, биелүүлээгүй ч юмгүй, байндчгүй, банзандчгүй гэдэг шиг он жилүүдийг дуусгадаг байна. Зорилгоо тодорхойлж амжилтанд хүргэх нууц нь юу вэ? Хамгийн чухал зорилгыг тодорхойлоод чухал бис зорилгоодыг хоош нь тавих явдал. Чухал бис зорилгоодыг чухал зүйлд хүрэхэд саад гэж үзээд тэрэн дээр сатаарахгүй байх явдал юм а гэж Баффет гэдэг энэ алдартай хөрөнгө оруулагч зөвлөсөн байдаг. Тэгвэл өнөөдөр ч гэсэн эзэн бурхан биднэрт амьдралын чинь нэн тэргүүний зүйл хамгийн чухал зорилго юу вэ гэдгийг сануулах болно гэдэгт итгэж байна. 2026 он эхлээд бид нар амьдралдаа олон зорилгоодыг төлөвлөгөөнүүдийг тавьсан байгаа. Магадгүй та нар энэ зүйлийг мэддэгч нэг их чухалчлаагүй байж магадгүй. За яах вэ? Завсраар нь хийнэ. Мэдээж чухал. Гэхдээ энийг л хийчихвэл болох гээд байна гэж бодож байгаа бол та амжилтанд хүрэхгүй нэ гэдгийг тийм ээ өнөөдөр Баффетийн үгээр бид нар анзаарч болж байгаа. Нэн тэргүүний хамгийн чухал зорилгоо тавиад түүнийхээ төлөө зүтгэснээр бусад зорилгоудаа энэ зорилгыг биелүүлэхэд саад болно гэж үзэж чадсанараа бид нар жинхэнэ амжилтын эзэд болно гэсэн үг юм аа. Өнөөдрийн Библи бол Есүсийн анхны дагалдагч нараа дуудаж байгаа хэсэг байгаа. Энэ хэсэг нь Матай номон дээр, Марк номон дээр, мөн Лук номон дээр байдаг. 3 газар гурууланд нь байдаг Библийн хэсэг байгаа. Есүсийн анхны шавнар бол Симон Петр, түүний дүү Андрей, тэгээ Зебедийн хөвгүүд болох Яаков, Йохан. Энэ 4 байгаа, тийм ээ. Энэ дээр нэмээд Филипп, Натанаэл нар орж иж байгаа. Эдгээр бол Есүсийн хамгийн анхны дагалдагч нарын бүрэлдэхүүн байгаа. Эдгээр 4 залуу дөрүүлээ Галилийн загасчд байсан. За, гэтэл өнөөдрийн бидний өгөгдсөн Матай номны 4-р бүлгийн 18 дугаар ишлэгийг харах юм бол тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй ах トゥ хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгдэх Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчд аж гэж хэлсэн байгаа. Гэтэл энэ хэсгийг Лук номон дээр илүү тодруулан, илүү товойлгон дүрсэлсэн. Бид нар Лук номны 5 дугаар бүлгийг унших юм бол Галил нуурыг Генасарет нуур гэж нэрлэсэн байна. Галилийн өөр нэг нэр. Генасарет нуурын иргэдээр Бурхны үгийг сонсох гэсэн олон түмэн Есүсийг тойрон бүчиж байлаа гэж хэлсэн. За, энэ дээрээс харуул тийм ээ Галил нуурын иргээр Есүс зүгээр нэг яваагүй. Тэнд олон хүн байгаад бүгдээрээ Есүсийг тойроод бүгдээрээ түүний үгийг сонсох гэж тэмүүлж ирсэн. Энэ олон хүн ямар зоригтой байваа? Бурхны үгийг сонсох гэж бичсэн байгаа ч бид нар Лук номны яг энэ хэсгийн уртлын хэсгийг уншаад үзвэл эдгээр хүмүүс нь Есүсээр дамжуулж өвчнөө эдгээлгэж, чөтгөрөө хөөлгөж, Есүсийн гайхамшгуудыг авахыг хүссэн байдаг. Тэгэж хүссэндээ Есүсийг сонсох гэж нуур иргэдээр багширч байсан бөгөөд тэдний дотор ийм бодол байсан. За хизээ үгэн дуусах юм болоо. Хизээ залбирал эхлэх болоо. Өнөөдөр над дээр гар тавьж өгөх болов. Миний өвчин эдгэрээсээ. Чөтгөр маань зайлаасаа. Хараалаа тасалчих юмсан. Амьдралын ерөөлөө авчих юмсан. Гайхамшиг болоосоо гэдэг бодлоор хэдий Есүсийн үгийг харахад сонсч байсан ч цаанаа өөр зүйлийг бодож байсан. Есүс нуурын иргэдээр багширч байгаа олон түмнийг биш. Харин ажлаа дуусгах нь завиа татаж гаргана тороо өвч байгаа загасчдыг олж харсан байгаа. Тийм учраас өнөөдөр харах юм бол ах トゥ хоёрыг харжээ гэсэн байгаа. Бүгд дагаад хэлээ харжээ. Та Есүсийн хараанд
өртмөр байна уу? Есүс таныг л хараасаа гэж хүсэж байна уу? Тэгвэл бид нар олон төмний дунд зогсвол харахгүй. Харин бид загасчдын хамт зогсвол харагдана гэсэн үг. Бид загасчдын хамт зогсохын тулд загасчдын талаар жоохон судлах шаардлагатай. Эдгээр загасчдыг харвал 4 хүн байсан. Дөрүүлээ завиа нуурнаас татсан. Тэгээд тороо ихжсэн. Гэтэ тэднийг бид төсөөлөд харвал Лук номны дагуу тэд гунигтай байсан, шантарсан байсан, цөхөрсөн байсан, нэг ёсны энэ дэлхийн найдваргүй байсан. Тэд ажлаа дуусгаж, бүгдийг зогсоож, тэд ядарсан байсан. Яагаад гэвэл тэд нар шүнжэнгөө загасчлаад нэгч загас бариагүй гэж Библи хэлж байгаа. Тэд нэг загас бариагүй гэдэг нь өнөөдөр зарах юм байхгүй, өнөөдөр юм зарахгүй бол өнөөдөр идэх хоол байхгүй. Тэм учраас тэд яасан байх нь вэ? Дотроо бүрэн хоосорсон байсан. Бид загасчдын талд байя. Есүсийн хараанд өртөё гэвэл биднэрт ямар хандлага, ямар сэтгэл байх ёстой вэ гэвэл нааш хараараа утсуудаа болоороо. Ямар сэтгэл байх ёстой вэ гэвэл энэ дэлхийд найдвар байхгүй гэдэгтээ санал нийлэх ёстой. Амен уу? Дагаад хэлье да. Энэ дэлхийд найдвар байхгүй. Бидний гол алдаа нь юу вэ? Дэлхийд найдвар байгаа. Энэ найдварын хажуугаар Есүсийг ашиглаад биелүүлье. Тэгвэл бид нар нэн тэргүүний зорилгоо хаяад олон зорилгыг авч байгаа хүн шиг болно. Харин бид нэн тэргүүний зорилгоо тодорхойлохын тулд юуны түрүүнд энэ дэлхийд найдвар байхгүй. Бүр илүү тодруулбал надад найдвар байхгүй гэж ойлгох хэрэгтэй. Дагаад хэлье да. Надад найдвар байхгүй. Бид нар боддог надад авьяас байна, чадвар байна, мөнгө байна, залуунаас байна, эрүүл мэнд байна. Яагаад би чадахгүй гэж? Би чадна. Надад найдвар байгаа гэж боддог. Гэхдээ үнэндээ тийм биш. Учир нь бид төрлөхөөс цусандаа өөр хилэн хүртэх нүглийн хүүхдүүд. Бид хичнээн хусвч муу нэрийг арилгахгүй гэдэг шиг бид хичнээн хичээсэн ч эцэст нь бид ялагдал, цөхрөл, тийм ээ, хоосон руу явах ийм орчхуунууд. Бид энэ хүний мөн чанарыг ойлгож өөрийнхөө хэн гэдгийг мэдвэл бидэнд надаас ямар ч найдвар хүлээлтгүй болно гэсэн үг. Амен уу? Амен. Өнгөрсөн 7 хоногт хамтын төвийн цуглаан дээр их хөгжүүн пастрын хичээл орсон. Энэ хичээлээр энэ хэсгийг бас пастор номлосон байгаа. Тэгээд энэ хэсгийн хамгийн гол агуулга нь юу байсан гэхээр хүн бол найдварын объект биш. Хүнд ямар ч найдвар байдаггүйг хүлээн зөвшөөр. Хүн өөрийн хүч чадлаар юу ч хийж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ гэж заасан. Амен уу? Амен уу? Бидний алдаа нь дандаа бид нар өөртөө найдварыг тавьдаг. Манайхаа хамтын төвчудаа өөртөө бити найдаа. Та чадахгүй. Угаасаа бид чадахгүй. Учир нь бид нүглээр дүүрсэн, сүрхээсөөр аргагүй оршихуу. Энийг ойлгохоос амжилт эхэлдэг юм аа. Амен уу? Өнөөдөр хоосон найдваруудаа буулгаж тавь. Өөртөө найдсан хоосон найдвар, хоосон хүлээлтүүдээ ажилдаа, мөнгөндөө, авьяастаа, хүүхдтэй, эхнэртэй, нөхөртөө, тийм ээ, бизнестэй найдсан найдваруудаа буулга. Надад найдвар алгаа, туслаач. Танаас надад ямар ч найдвар байхгүй гэдгийг эзний өмнө үнэн зүрхнээсээ өчтөг байж ич түүний хараанд өртнө. Олон түн бүгд Есүсийг бүчтсэн байсан. Есүс дээр л төвлөрч байсан. Харин загасчид Есүс рүү адилхан гүйж очиж болох байсан ч тэгээгүй. Тэд урт хажлаа хингээ энэ дэлхийд найдваргүй болохыг харж, тийм ээ, өөр найдварыг хайж ирсэн. Есүс энэ сэтгэлийг мэдсэн учраас тэднэр дээр очиод, ялангуяа Симон дээр очиод завин дээрээ намайг гаргаач, завиндаа намайг оруулаач гэж гуйсан байна. Эзний зорж очдог амьдрал бол энэ дэлхийд би өөрийн хүчээр юу ч хийж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн амьдрал юм. 2026 онд эзэн бурхангүй би юу ч хийж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс
таны амжилт эхэлдэг. Тийм байвал эзэн таны амьдралд орж ирнэ. Эзэн өөрөө таны амьдралд байвал таны амьдрал ерөөлтэй байх болно. Бидний гаргадаг нэг алдаа нь юу вэ гэхээр эзэн миний амьдралд байгаа гэж боддог. Заримдаа бид миний амьдралд байгаа эзнийг унтахад хүргэдэг. Яагаад гэвэл бид түүнд даатгадгүй, найддаггүй, эзнийг урьж оруулчаад өөрөө бүгдийг хийгээд идэг. Та нар Есүсийн бас нэгэн үйл явдлыг мэднэ. Есүс завин дээр байсан, завны хитэг дэрлээд унтцсан байсан. Тэгтэл тийм ээ нуур давлгаалаад, салхи ширвээсээ зав сүрхээ дөгч байгаа. Тэр үед л дагалдаг шир эзэн сэрэж бидний үхэн танд хамаагүй юу гэж хэлэхэд Есүс өчүүхийн итгэлтэн гэж зэмлээд салхи шуургыг зэмлээд намдаадаг. Бид нар заримдаа Есүсийг амьдралдаа урьж оруулсан хэрнээ түүнтэй ярьдаггүй, найдвараа тавьдаггүй, өөрийнхөө чадлаараа амьдраад яваад идэг учраас эзэн унтахад хүрдэг. Хийх ажилгүй юм чинь нойронд хүрээд унтна шүү дээ. Тэгвэл бид нар шуурхтаа уулзна. Бид нар үхэх хэмжээний аюулд ордог байна. Тийм учраас бид яах нь өдөр бүр эзнийг дуудаж эзэнтэй ярьж эзнийг өөрийнхөө амьдралд оруулах нь чухал байгаамаа. За тэгээ бид нар цаашаа харах юм бол Есүс Петрийн завин дээр гараад Петрээс гуйсан завийг эргээс жоохон холдуулаач. Тэгээ Петр, Андрей хоёулаа сэлвэр бариад завийг ингээд их газараас түлхээд нуураас жоохон холдуулсан. Бас үүнтэй зэрэгцэн тэдний хамтрагчид болох Яаков, Йохан хоёрч завиндаа суугаад эргээс холдсон. Ингээд харвал эрэг дээр олон түмэн байна. Эргээс жоохон зайдуу завин дээр Есүс, Петр, Андрей тэгээд Яаков, Йохан нар байгаа. Яг ийм нөхцөлд Есүс сургаалаа заасан байгаа. Бид эндээс юг сурах вэ гэвэл Есүсийн сургаалыг сонсох чихтэй хүн болвол завин дээр байгаа хүмүүс юм. Нуур эрэг дээр байгаа хүмүүс хичнээн олуулаа байсан ч Есүсийн сургаалыг сонсох чих нь нээгдээгүй. Тийм учраас Есүсийн үг завин дээр байгаа хүмүүст зориулагдсан байна. Амен. Бид Есүсийн дуу хоолойг сонсшээ гэвэл түүнийг амьдралдаа оруулаад чих тавин чагнадаг. Ойрхоноос түүний дуу хоолой, түүний сургаалыг сонсдог хүмүүс болох хэрэгтэй. Тэгвэл эзний рема үг бидний зүрхэнд хүрэх болно. Библийн үгийг рема ба логос гэж хоёр янзаар ангилдгийг бид нар мэдж байгаа. Логос гэдэг бол зүгээр бичигдсэн үг буюу Библи бүхлээрээ логос юм. Энэ логос гэдэг үгээс онцгойлон надад хүрсэн үг бол рема үг юм аа. Бид нар Лук номны 5 дугаар бүлгээс харвал ингэж хэлсэн байдаг. Бүгд хамтдаа Лук 5-ын 4-өөс 10-ыг хамтдаа уншийе. Лук 5-ын 4-өөс 10. За слайднаас гаргаж өгнө үү? Уншия 3А. Тэрээр айлдаж дуусаад Симонд усны гүн рүү нь оч. Загсчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнт нь бид шүнжэнгөө зүдэд зүтгээд юу ч бариагүй гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэвэ. За цааш нь харъя. Дараагийн хэсгийн гаргаарай. Энэ үйлдэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр бүү нөхдөдөө ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав. Үүнийг үтсэн Симон Петр Есүсийн хөлд унаад эзэн намайг орхиоч би нүгэлт хүн гэлээ. Энэ загсчлаас болж тэд болон нөхд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедийн хөвгүүд Яаков, Йохан хоёрч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд "Бүү ээ, үүнээс хойш чи хүмүүсийг загсчлах болно" гэвэ. Амен. За тэгээд Есүс сургаалаа айлдаж дуусныхаа дараа Симон тандаж усны гүн рүү очоод тороо загсчлахын тулд доошлуул. За энэ бол яг Симоны сонссон рема үг. Өөрөөр хэлбэл Есүсийн сургаал дунд Симоны дотор ямар нэгэн итгэл үнэмшил бий болсон. Ямар нэгэн сэтгэл хөдлөл бий болсон. Гүн газар очоод тороо хаяад үзье байц. Илүү их загас баригдах юм шиг байна. Ер нь хүмүүсийг аврал дагуулдаг хүн болъё байц.
энэ Бурхны хүсэл юм шиг байна гэх ухаарал, бодол, сэтгэл хөдлөл төрөөд үүний дагуу хэдийгээр хичнээн залхуутай ядаргаатай байсан ч дуулууртаагаар үйлдсэн байгаа. Загсны торыг эвхэж цэвэрлэн гэдэг бүх ажил байт юм байна. Бид нар загсчин биш болохоор мэдэхгүй байна л да. Тэгээ загсны тор нь зөвхөн загсаас гадна замаг, мамаг, өв сургамал бүрэн наалдаад тор хоорондоо орооцолцдог гинэ. Торны орооцолтойг нь гаргаад замаг өвсийг нь түүгээд хатаагаад эвхэж тавьж ээж дараагийн удаа тороо авч явахад амар байдаг. Бид нар Библийг унших юм бол Симон, Андрей хоёр яг уу Иохан ч ялгаагүй тороо цэвэрлсэн. Эвхээ тавьсан байсан. Гэтэл Есүсийн үг дахиад тороо задлаад, дахиад заваа хөдөлгөөд гүн газар руу очиж шүнжэнгөө загсчлаад юу ч бариагүй нөгөө газараа очиод тороо доошлуулах байсан. Яг үнэндээ бол ядаргаатай байсан байхгүй. Залхуутай, юу ч бариагүй нэмэргүй, хүний ухаанаар бол боломжгүй. Тэгээд Есүс бол мужаана. Харин Симон бол загсчин. Загсчлалын талаар Есүсээс Симон илүү мэдлэгтэй. Симоны бодлоор Есүсийн хэлж байгаа үг нь инээдтэй, амьдралгүй, мэргэжлийн бус. Яагаад гэвэл загсыг орой барьдаг. Орой их баригддаг. Өдөр бол гүн газар загас байдгүй юм байна. Үүнийг Симон мэдж байгаа. Гэхдээ энэ нь рема үг байсан болохоор яг Симоны зүрхэнд хүрсэн болохоор тэр татгалзаж чадаагүй. Өгөөгөж хэлж чадаагүй. Тийм учраас хэлснээр тань хэдий амьдралтаа нийцэхгүй ч, хэдий миний ухаанд багтахгүй ч, хэдий ядаргаатай хэцүү байсан ч, хэдий залхмаар өмнө хийснээр дахиж хийх төвөгтэй байсан ч танихаар болёо гэд тороо буулгасан. Бурхны үгийн дагуу амьдралын нэн тэргүүний зүйлийг тодорхойлон алхах яг л ийм байдаг. Амаргүй, төвөгтэй, залхуутай, ядаргаатай, хэцүү. Гин дараа мах маань станы оронд илгээглээгээ явж гин. Амархан байсан гэж бодож байна уу? Үгүй штэ. Болж л өгвөл тийм дуу сонсоогүй царайлаад тархсан Монголын нэгдлийнхаа даргаыг хийж байгаа тэлхэртэй гарвал амар байх юмсан. Гэтэл яагаад 3 удаа над дээр ирээд намайг үнэхээр яв гэж байна одоо явъя да гэд хэлж байгаа вэ? Яагаад гэвэл Бурхны рема үгийг сонссон болохоор. Хэдий төвхтэй байсан, хэдий өндөр настай, эхнэр нь дагаад явсан ч тийм дуртай биш, үр хүүхдүүдэд хараад эмээ өвөгийн ажлаа хийгээд Солонгост байгаа доктор сурж байгаа охин дээрээ очоод амар чимээр амьдарч болох байсан ч Бурхны рема үг учраас үгүй гэж хэлж чадахгүй учраас явж байгаа. Яг тэрнтэй адил Бурхны рема үг бидний зүрхэнд ирэхэд бид нар үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээд бид нар явдаг. Тэр амархан байдаггүй. Яг л эвгсэн тороо буцаага задлах шиг ядаргаатай, төвхтэй, адармаатай, залхуутай их олон хүч хөдөлмөр шаардсан байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Би махны худалдагч хийсэн ч амьдрчихна. Амьдрах арга надад зөндөө байна. Би танарт дандаа л хэлдэг. Тэгсэн ч би яагаад пастор болоод зогсоод байгаа юм? Яагаад гэвэл Бурхны дуудлага буцалтгүй байсан. Би энэ үгэнд үгэ гэж хэлж чадахгүйсэн. Тийм учраас хичнээн хэцүү байсан ч гэр бүлээ ятгах нь аав ээжээгээ ойлгуулна, нөхөртөөгөө ойлгоцсон хүүхдүүдэд аргадна. Тийм байсан ч энэ замаар уйлн явж байгаа нь Бурхны рема үг байгаагаас юм. Бурхны рема үг бидний зүрхэнд ирэхэд бид нар үгүй гэж хэлэх боломжгүй байдаг. Хийхээс өөр аргагүй, дагахаас өөр аргагүй, явхаас өөр аргагүй байдаг юма гэдгийг өнөөдөр Симон Петрийн өчил харуулж байгаа. Тэгээ хэлснээр нь очиод тороо доошлуулсан. Тэгээ тороо доошлуулсан чинь нөгөө загс баригдахгүй байсан газраас асар их загс баригдаад тороо татсан чинь бүр тор нь хүүрээд урагдсан. Хүүрч урагдан гэдэг нь хөврөөд урагдаж байгаа. Хөврөөд урагдаж байгаа гэдэг нь яаж байгаа гэсэн үг вэ? Нөгөө тор дүүрэн загс чинь буцаад нуур руу алдагдаад байгаа. Их загс барьсан чинь харамсалтай буцаагаад алдах нь. Тэгэхээр сандраад хөө Яаков наашир хурдлаараа гэ нөгөө чинь сандарч ирээд дөрүүлээ галс татаад тэгээд арай гэж загсаа завин дээр гаргаад 2 завин дүүрсэн чинь 2 зав живэх гээд живхээ шахаад энэ юу гэсэн үг вэ гэхээр
хичнээн загас их барьсан ч хүний хүч чадлаар бол хүнийх болдоггүй. Яг л энэ мөчөд Петр ойлгосон. Ийм их загас барьсан хэрнээ тор урагдаад завж ивэх гээд байгаа нь энэ нэг юр бус юм болж байна. Энэ юр нь Бурхны тийм ээ аимшигтай зүйл болж байна. Юр нь би нүгэлтхэн болохоор ийм болж байгаа юм байна гэдгийг ойлгож эзний өмнө би нүгэлтхэн байна, надаас холдооч гэж гэмссэн байна. Бид эндээс юуг ойлгох вэ? Бид амьдралын нэн тэргүүний зорилго Бурхны алдрын төлөө алхахъя гэвэл бид тийм ээ өөрийгөө найдваргүйг ойлгохоос гадна бид нүгэлт гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээд бид өөрсдийн хүч чадлаараа хичнээн Бурхны хаанчлалыг тэлсэн ч эцэст нь урагддаг, эцэст нь үр дүнгүй болдог. Бид өөрсдийн тооцоогоор хичнээн Бурхны алдрын төлөө амьдарч байна гэж бодоод цаанаа өөрийн бодоод байвал хичнээн зүтгэсэн ч хичнээх үр дүнтэй юм шиг боловч эцэст нь биднийх болдоггүй. Бид нар үнийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид яах вэ? Зөвхөн эзний сүнсээр эзний хүслийн дагуу амьдарч ижил бидний барьсан загас биднийх болно гэсэн үг юм аа. Амен уу. За ингээд Симон би нүгэлт хүн байна. Намайг уучлаач гэж Симон Петр хэлсэн. Тэгээд бүр цочирдсан, бүр айсан. Тэгэхэд эзэн юу гэсэн бэ? Бүү ай. Үнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно. Энэ бол иш үзүүлэг байсан. Энэ бол тунхаглал, энэ бол зөгнөл байсан. Энэ зөгнөлийн дагуу хожим Пентекостийн өдөр ариун сүнс ирэхэд ариун сүнсээр дүүрсэн Симон Петр нэг удаагийн номлолоор 3,000 дахин номлоод 5,000 хүнийг аврах Бурхны хүчрхэг том хүний загасчин болсон. Энэ нь Симон Петрийн гавьяа биш, Бурхны сүнсний хүч чадал байсан. Амен уу. Энэ үйл явдал төрүүлээд эзэн энэ дуудлагаараа Симон Петр болон түүний хамтрагчдыг бэлдэж байсан хэрэг юм аа. За тэгвэл энэ үгийн толинд бид харвал бидний амьдралын нэн тэргүүний чухал зүйл яг юу юм болоо? Нэн тэргүүний чухал зүйл бол бид хүний загасчин байх явдал юм аа. Амен уу. Бид сайн мэдээ тараах юм аа. Бид илгээлтэнд явах юм аа. Энэ бол энэ дэлхий дээр бид амьдарч байгаа шалтгаан учир утга юм аа. Амен уу. Та нар надтай битгий марга дотроо юу гэсэн үг юм бэ? Миний амьдрал яах юм бэ гэж битгий бод. Учир нь таны амьдрал гэж байхгүй. Найдваргүй. Та Бурхны зүйлийг нэн тэргүүнд тавьбал таны амьдрал адилхан өрөөгдөнө. Нэн тэргүүний 5 зорилго биелүүлж ижил тийм ээ бүх юм биелдэг. Гэтэл 25-уулангийн хийж чадахгүй гэсэн. Харин 5-ыг хийхэд саад болох юм үлдсэн 20 зорилго юм а гэж Баффет номлосон сургасан байгаа шүү дээ. Тэрэн шиг бидний амьдралын нэн тэргүүний хүмүүсийн загасчин, хүмүүсийг авралт дагуулах энэ зорилго биелэхгүй бол бусд нь биелэхгүй. Энэ зорилго нь саад болж байгаа бусад хичнээн том зорилго байсан ч бид буулгаж тавих ёстой. Тэгжээж бид жинхэнэ амжилтын эзэд болно. Амен уу. Хажуудлын үндэ хэлдэ хүүши хүний загасчин болёо. Нэн тэргүүний ажлаа хийя. Инкаунтд хүн оруулъя. Наа чи болох гээд байна. Амен уу. Инкаунтд хүн оруулмаар байна. Бид энэ 7 хоногт инкаунтер хийх ёстой байсан чинь 10 хүрэхгүй хүн байна. Тэгэд энэ тэндээс хамж бичээд би санаанаас өөрөө тэр орох ёстой гэж бичээд 10 хүн. Тэгээ яад юм бэлээгээ залбираад ариун сүнсний тийм ээ өгсөн сэтгэл хөдлөлийн дагуу хоошлуулсан байна. 26-нд эхэлж гин шин зүрх сэтгэлээр хандъя. Хариуцлагатай байя. Бүр бэлдээд, бүр уулзаад, бүр яриад тэгээд үнэхээр жинхэнэ инкаунтрыг хийя. Өнгөрсөн жилүүдэд бид инкаунтер тайн хандсан. Инкаунтер болно л гэдэг, хүн оруулаараа л гэдэг. Энэ тэндээс хамж авчираад л оруулдаг. Хамж авчираад бүгдэнд нь хийдэг. Тэгэл зөндөө хүч гаргана, 3 хоног зөндөө л ажиллана. Үр дүн муутай. Инкаунт бол манай дотоодын сургалт. Гадны өөр сүмийн хүмүүсийг бид нар оруулдаггүй. Гэхдээ бид нар яг сүлд нээлттэй байсан. Зөндөө өөр сүлээний хүмүүс орсон. Тэр хүмүүс сайн л ивэлтэй л байсан байгаа мэдээж. Тэгвэл яг хамтын туяа цуглаанд ирсэн шинэ хүн энд хийгдэх Бурхны ажил тэр хэмжээгээр сатаарсан. Учир нь бид нар
нэн тэргүүний гол зүйл дээрээ төвлөрөөгүй. Encounter болж гин, пастор хийж гин, хэдэн хүн орж гин, хаанаас ч юм ирээд орж гин. За болж л байвал болж л. За яг болдгоо болог. Миний хувь чухал юм энэ байна гэж өөр зорилгондоо төвлөрсөн учраас бид алсын хараагүй ийм амьдралаар амьдраад байгаа. Амен уу? Амен уу? Тийм учраас яг нь encounter-т хүн оруулаа. Сайн мэдээ тараа. Одоо бидэнд 14 хоногийн боломж байна. Энэ 14 хоногт ажил. Өнгөрсөн хугацаанд сайн мэдээ тараасан хүн чинь хэн байна? Өнөөдөр орох ёстой хүн хэн сууж гин? Бурхан хэнийг сануулж гин? Тэр хүн лөө оч. Ядаргаатай байна. Яг өгсөн тороо буцаагаа тавих шиг төвхтэй ажил. Хүнтэй ажиллагуугаас амархан байдаггүй. Хэцүү байдаг. Яг л хүн чинь өөрийн гэсэн ухаантай байхгүй. Хүнээр удирдуулдаг робот биш. Тийм учраас тэр хүний ухаан, санааг, тийм ээ, нөлөөлн ажиллан гэдэг амархан биш. Гэхдээ энэ нь Бурханы хүсэл бөгөөд энэ нь бидний нэн тэргүүний зориг гэдгийг дахин санаасаа гэж хүсэж байна. Амен уу? Тэгжээж л бид нар, тийм ээ, илгээлтийн эзнийг илгээсэн чуулган болно. Илгээлтийн эзнийг илгээгээд залбирлаа гэд болчихгүй. Илгээлтийн эзэн тэр газар өөр хилтэй, өөр соёлтой газар очиод үр дүнтэй байхын тулд их ундраг болсон чуулган өөрөө сайн мэднэ сэтгэлтэй авралын төлөө явдаг. Шинэ хүмүүс ирээд аврагдчихэдэг. Ийм амьд байх хэвээр. Тэгжээж адилхан үр дүн гарна. Гэтэл чуулган өөрөө ширхчихсэн, амьгүй, сүнсний аврал санаа тавьдаггүй байвал хүн явуулсан ч ямар ч нэмэргүй. Хоосон ажил болно гэсэн үг. Тийм учраас өнөөдөр эзэн таныг ятгаж байна. Хүний загсчин болоо. Нэн тэргүүний амьдралынхаа нэгдүгээр зорилгыг битгий хоошин тавиа. Амьдралынхаа нэгдүгээр зорилгыг санаа гэж хэлж байгаа. Амен уу? Ялангуяа залуучууд. Өнөөдөр энд байгаа манай залуучууд. Би та нарт дандаа гэл та нарыг айлгаж байгаа юм биш. Бид нар бол зүгээрээ ихэнх амьдралаа наслчлаа. Одоо нэг хэдэн жил наслаад тэгэл яваад өгнө, гэрлэгөө явчихна. Та нар үлдэн шүү. Яг мэдээж дараалалгүй боловч. Та нарын цаг үед Монголын нийгэм ямар байх нь өнөөдөр таны хандлагаас хамаарна. Ямар гэр бүл, ямар хань ижил, ямар найз нөхөд, ямар нийгэмд амьдрах вэ гэдэг чинь одоо чиний залбирал, одоо чиний алсын яриа, одоо чиний амьдралын зорилго юу вэ гэдгээс шууд хамаарна. Тийм учраас нэн тэргүүний зорилгоо байн өөртөө сануулж, энэ зорилгыг хийж чадахгүй байгаадаа сандарч, санаа зовж, энэ зорилгыг хийхийн төлөө өөрийгөө зориулдаг, зүтгэдэг залуу үе байгаасаа гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен уу? Амен уу? Тийм учраас сайн мэдээ тараа encounter-д хүмүүсийг оруул, илгээлтэнд оролцсон. Илгээлтийн зүрх сэтгэлтэй бай. Энэ бол хамгийн чухал бидний амьдралын зорилго юм аа. Тийм учраас Есүс, тийм ээ, одоо Петр, Андрей, түнчлэн Яаков, Иохан нарт хүмүүсийн загсчин болоо гэж хэлж байгаа. Тэд хожим тийм л хүмүүс болсон. Петр бол анхны чуулганы удирдагч байлаа. Хамгийн анх Есүсийн төлөө амиа золиосон хүн бол Себедийн хоёр хүүгийн том ах нь болох Яаков байгаа. Есүсийн дагалдагч нараас хамгийн удаан амьдарч, манайд 90 он хүртэл амьдраад өнөөдөр бидэрт байгаа үн цэнтэй номууд болох Иохны сайн мэдээ, 1-р дугаар Иохан, илчилт номыг бичиж үлдээсэн хүн бол Себедийн хоёр хүүгийн дүүн болох Иохан, Илч Иохан байгаа. Симон Петр уруу харсан загалмаа дээр эзний алдрын төлөө цовдлогдсон. Түүний дүү Андрей олон газар сайн мэдээг хийж мөн л эзний алдрын төлөө амиа өргөсөн. Тэд Галил нуурын ирэг дээр загас бариад амьдрал нь найдваргүй санагдаж цөхрөл дунд эзнэр дуудагдахдаа ийм гайхалтай амьдралын эзэд болно гэж төсөөлөөгүй. Тэд эзний хэлсэн шиг хүний загасчин болж олон хүн төрлөختнийг аврал дагуулах ийм, тийм ээ, хөдөлгөөний мотор болон гэж тэд зүудлээч байсан. Энэ бол эзний ажил. Энэ бол эзэнд амьдралаа зориулахын үнц нь байгаа. Энэ бол нэн тэргүүний зорилгоо биелүүлвэл яаж амжилттай амьдрч болдгийг харуулах бодит жишээ. Амен уу? Амен. Тийм учраас та нарыг би ятгамаар байна.
эзэнд амьдралаа зориул. Нин тэргүүний зорилгоо сана. Ядаж энэ энкаунтод хүн орвол цагаан сар өнөөдөр л болж байгаа юу? Үгүй шүү дээ. Жил болгон цагаан сар болдог. Цагаан сар ойрточхоор пастраа хүн орохгүй шүү дээ. Битгий тийм шалтгаалж. Цагаан сар болдог юм байгаад одоо угаасаа бэлтгэл эхэлсэн л байгаа шүү дээ. Тэгээд шинэ нэг нь чи 18-нд, битгүүн чи 17-нд, инкаунт чинь 13-нд болох гэж байна. Хангалттай боломж байгаа. Хүн болгоно хүн авчраараа гэж хэлмээр байна. Хүн болгоно хүмүүсийг бэлдээрэй. Өнөөдрөөс эхлээд бодоод 2-7 хоногийн дотор идэвхтэй ажиллая. Сайн мэдээ тараа. Инкаунт хүмүүсийг дагуулъя. Амен уу? Магтаалын багийнх нь амен уу? Амен уу? Та нарт зөндөө боломж байгаа. Та нарын зүрх сэтгэл бурхнаар улам бүр дүүрээсэ гэж өрөөж байна. Амен уу? Тэгэх юм бол бидний амьдрал үнэхээр амжилттай байх болно. Яагаад бол хамгийн чухал зорилгон дээрээ бид нар төвлөрвөл бурхан бусдын хийж өгдөг. Тэгэл хамгийн чухал зорилгын маань зорилгот маань саад болж байгаа ямар ч зорилго байсан бид нар хоошин тавьж сурах хэрэгтэй. Учир нь бүгднгээ хийж чадна гэж байхгүй. Амен. Бүгд хамтаа эсний өмнө хамтаа залбирлын цагийг гарцгаая. Магтаалын багийн үрж байна. Бүгд хамтаа эсний өмнө залбирая. Эзэн минь ээ, би таны баяр хөөр болмоор байна. Эзэн минь, би амьдралаа танд өргөмөр байна. Яг одоо намайг шин болгож зүрх сэтгэлийг минь өөрчлөөч. Эзэн дотор минь байгаа элдв хүний бодлуудыг нурааж зөвхөн эзэн таны тэр зорилгыг тээдэг, алсын хараагаар амьдардаг, нэн тэргүүний зүйлийг нэн тэргүүний гэж хүлээж авч чадах зүрх сэтгэл болгож өгөөч. Бүгд хамтдаа тийхүү залбирангаа хамтдаа магтцгаая.